Сайн уу манайхан, дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Намайг болон манай сувгийг дэмжиж донешн хийсэн бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Бичлэгээ тогтмол хийхийг хичээнэ. За ингээд олон юм нуршаад явах бай. Бичлэгтээ орцгоё. Юу ч та нарын мэдж байгаагаар би Аратод 2 жилийн турш шид сурсан. Аратод байдаг эзэн хааны номын сан болох Акрионы Цениагийн танхимд шолмын урлаг байдаг. Би түүгээр дамжуулан Хамелийн буушны талаар олж мэдсэн. Дионерс яаж гэж асуув. Юужин шолмын урлаг руу анх удаага Лайнхартын хүн нэгтэрсэн. Сения бидний нэгийг харна гэж тооцсон байх. Ноён Хамел манай өвөг дээдсийн хуучны найз. Тэр нөгөө хэдийнхээ хажууд хилмүүдээс бусаж ирж чадаагүй. Бас ноён Хамел найзуудынхаа төлөө амиа зулаасалсан. Ийм юм гэлэг. Юужин дотроо ёстой ичмэр байна бодов. Би Нахамагийн говьор явж байхдаа ноён Хамелийн булш шиг болсон. Гэхдээ булш хүнд гэмтэл авсан байсан. Түүний хөшөө болон бушны чулуу хоёр л бүрэн бүтэн үлдсэн байна лээ. Бас тэнд ноён Хамелийн цогцоор хийсэн үхлийн хүлэгт баатар байсан. Би үхлийн хүлэгт баатарыг ялж чадсан. Гэхдээ говийн данжны алдарт эзэнтэй таарсан гэж хэлэхэд. Зөвлөлийн гишүүн шийдийн гэр бүлийн төлөөлөгч чи үхлийн хариуцтай таарсан юм уу? Чи яаж амьд гарсан бэ гэж гайхна асуухад. Юужин тэр бол хоригдлын чөтгөрийн хаан хүндлэнгөөс оролцсон болохоор. Гилерт хоригдлын чөтгөрийн хаан гэж гайхах ба. Клейн хилмүүдийн эрх баригч тэнд өөрийн биеэр ирсэн юм уу гэж асуув. Юужин Амелия Мервин намайг алах гэж байхад тэр тэгхийг нь боловсон. Тэгээд намайг сануулгыг нь цааш дамжуулан хэлгсэн. Хариуцлага хүлээгээгүй их чөлөө бол өөгшүүлэрт. Түүний сайн санаа болон хилмүүдийн чимээгүй байдал мөнх үргэлжлэхгүй гэж сануулсан гэж хэлэхэд. Дионерсийн царай нэлээд гайхаж оров. Юужин би энэ сануулгыг дамжуулах ёстой. Вермутийн амлалтын юу нь хардшгүй болохыг мэдэхгүй байна. Ихтэй сануулга өгсөн юм чинь бид инх тайван дуусна гэдэгт бэлтгэхтэй байх хэрэгтэй гэж бодод. Хоригдлын чөтгөрийн хаан бас ингэж хэлсэн. Би хүмүүсийг өөрсдөд нь сайнхан хандах ёстой гэж бодогдуулмааргүй байна. Та нар намайг хүндлэхгүй бол би ч гэсэн та нарыг дахиж хүндлэхгүй. Дионерс хөөх гэж санаа ардав. Дионерс бид нар чамайг ийм хүнд мэдээ хэлнэ гэж төсөөлсөнгүй. Чамайг юу хийж байсан талаар л байцаах гэж байсан юм. Тэгтэл энэ их том асуудал болсон байна гэж хэлэхэд. Клейн хоригдлын чөтгөрийн хаан инх тайван үргэлжлэх боломжтой гэсэн байна. Бид сайн санааг нь уландаа гიშгэхгүй л бол инх тайван үргэлжилнэ гэж хэлэхэд. Гилерт бидэнд сануулга өгөх шаардлагатай санагдсан гэхээр би инх тайван хизээ нэгэн цагт дуусна гэдэгт итгэлтэй байна. Нахама Турат руу хэдэн 100 жилийн турш дайрсан. Хилмүүд энэ харгас үйлдэлийн ард байгаа бол хоригдлын чөтгөрийн хаан тийм зүйл хийгээгүй гэдэгт яаж бат итгэхтэй байх юм бэ гэж асуухад Дионерс тэгвэл чи өөрийн биеэр хоригдлын чөтгөрийн хаан дээр очих юм уу асуухаар инх тайван хизээ нэгэн өдөр дуусвал би лав гайхгүй байх байсан. Хамгийн их хүчтэй 2 чөтгөрийн хаан амьд байгаа шүү дээ. Тэгээд туслахуд болох чөтгөрүүд болон харанхуйн шидэтнүүд твийн хаа сайгүй байгаа. 300 жилийн өмнө авга Вермут 4 найзаа дагуулan солиорлын, хядлагын, хэрцгийрлийн чөтгөрийн хаадыг алсан. Гэвч тэр хоригдлын чөтгөрийн хаан, сүрлийн чөтгөрийн хааныг дийлээгүй. Энэ 90 үеийн Лайнхартуудаас хинэн чөтгөрийн хаадыг алж чадах юм бэ? Би юу? Эсвэл Доминик Ачмин уу? Эсвэл үрхийн тэргүүлэгч чи тэгэх юм уу гэж асуухад Гилерт энэ ганцхан Лайнхартуудыг занал хийлээгүй. Хоригдлын чөтгөрийн хаан энд ихэхийг гартаа оруулахыг хүсэж байгаа гэж хэлэхэд. Дионерс тийм ээ. Бид нар гэхдээ авга Вермутийн үр удам. Бид хилмүүдтэй тулалдахаар бол урд игнэнд байх ёстой. Үрхийн тэргүүлэгч чи биднийг бэлэн гэж бодож байна уу гэж асуув. Клейн Лайнхартуудын аль нь ч хоригдлын чөтгөрийн хааны сайн санааг үл хүндэтгээгүй. Ариун гүрэн болон чөтгөртэй байлдахаар хамтарсан хүмүүс л тэр чөтгөрийн хааныг үзэн яддаг хүмүүс. Хилмүүдийн хил дээр айрмай бэлэн байдалд байдаг. Сануулгыг сонссон даруй бүх цэргийг хүчээ дагуулan хилмүүд рүү дайрнаа гэж хэлэхэд. Дионерс ариун гүрэн болон чөтгөртэй байлдахаар хамтарсан хүмүүс хилмүүдтэй нүүр тууж тулалдахгүй. Зүгээр л нэг тэнэг жүжиг үзүүлж байгаа юм. Нөхцөл байдал хүндрүүл тэднийг цэргийн хүчээ татна гэдэгт итгэлтэй байна гэж ярилцаж байх ба. Юужин ямар удаа ярилцт юм бэ? Тэднийг хилмүүд рүү дайн зарлана гэдэгт санаа зовох шаардлагагүй бололтой. Шийдвэр нь надад хамаагүй л дээ.
Бүх чөтгөрийн хааныг ална гэсэн зорилго маань өөрчлөгдөхгүй гэж бодов. Dioners Eugene Lionheart. Чи наадуулаа яах бодолтой байна гэж асуухад. Eugene би үүнийг өвөг дээдэс маань байгаа газар тавих бодолтой байна. Ноён хаймлын булш аль хэдийн нурсан. Энийг хар л та. Ноён хаймл Дайнас. Хогийн новш тэнэг амтан. Eugene доромжлсон бишээ, доор нь байгаа үгийг хэлж байгаа юм гэж хэлв. Гэхдээ зоригтой, үнэнч, ухаалаг. Бидний төлөө өөрийгөө золиослон, хугацаанаас өмнө явсан чамайг магтаж байна. Өвөг дээдэс маань ноён хаймлын үхтээс болж чин сэтгэлээсээ башуутсан. Тийм болохоор ноён хаймлын хөшөөг түүний нойрсож буй газар тавих нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Би хатагтай Сениагаас шид сураагүйч. Миний багш болох ноён Робериан түүний уламжлалыг залхамжилсан. Тийм болохоор би өөрийгөө хатагтай Сениагийн шав гэсэн үг. Би өөрийгөө Сениагийн шав гэж хэлэх өдөр ирнэ гэж хизээж бодож байсангүй гэж бодоод. Өөрөөр хэлбэл би хатагтай Сениагийн шав, өвөг дээдсийнхээ үр удам болон ноён хаймлын булшийг эргэсэн хамгийн сүүлийн хүн. Тийм болохоор би өөрийгөө энэ хөшөө болон булшны шулууг өвөг дээдсийнхээ булшин тавих эрхтэй хүн гэж бодож байна гэж маш итгэлтэй хэлв. Dioners, би чамайг юу гэж хэлэх гээд байгааг ойлголоо. Гэхдээ чиний мэдэж байгаагаар бид хамаагүй хүнийг өвөг дээдсийнхээ булшинд оруулж болохгүй. Амархан зөвшөөрч зүйл биш байна. Гилерт би түүнийг эрхтэй гэж бодож байна. Ноён хаймлын булшны чулуу өвөг дээдсийн минь булшинд байх гэж хэлэхэд. Carmen Eugene Lionheart. Хөшөө болон булшны чулууг авчирсан байна. Түүнийг өөрийн биеэр өвөг дээдсдэр минь авчрах зүй ёсны эрхтэй гэж бодож байна гэж дэмж. Dioners. Тийм бол би булш руу авах замыг нээ. Eugene, сайн байна. Одоо надад вермутийн булшийг нууцаар хайх шаардлагагүй болоо. Би тэнд түүний авсыг нээж чадахгүй. Гэхдээ байршлыг нь цээжлээд бараа нь нууцаар очиход болно гэж бодоод баярлав. Dioners бидэнд булшийг нээхэд хугацаа шаардлагана. Тийм болохоор чи тэр хүртэл хөшөө болон булшны чулууг өөртөө хадгалж бай гэж хэлв. Eugene заа гэж хэлээд хугацаа шаардлагдан гинэ. Шийд юм уу? Тиймэрхүү юмар битүүмжилсэн байх та гэж бодов. Dioners Xenos. Eugene-ийг өрөөнд нь хүргэж өг. Xenos за ирэх юм ээ. Dioners үрхийн тэргүүлэгчээ хүүтэйгээ уулзах уулзалтаа түр хойшлуулчих. Бидэнд ярилцах зүйл их байна гэж хэлв. Үзэгдэл шилжих ба Eugene тэгэхээр энэ залуу 2 дугаар салааны ахмад Xenos байх нэ. Би түүнийг ааш муутай болохоор бүх шавин зүхтаасан гэж сонссон гэж бодов. Xenos жаала тийш явцгаая. Бас надад хөшөө болон булшны шулууг дахин харуулад өгөөч гэж асуув. Eugene асуудалгүй. Гэхдээ яагаад хармаар байгаа юм гэж асуухад Xenos цэцэг өгмөр байна гэж хэлээд уйлж байв. Eugene та яагаад гівгэнт уйжад байгаа юм бэ гэж гайхан асуув. Xenos би уйлаагүй. Би нүдний саст бүрхөвчийн үрвсэлтэй. Тийм болохоор хаяада ямар ч шалтгаангүйгээр нулимс урсдаг. Eugene ямар новшин вэ гэж гайхав. Үзэлдэл шилжиж цэцэг тавьсан булшны чулуун хөшөө харагдана. Eugene энэ новш яагаад миний хөшөөн дээр цэцэг тавиад уйлаад байгаа юм бэ гэж бодов. Тэр миний үр удам юм байх та. Миний үр удам вермутийн үр удамтай гэрлээд хүүхэдтэй болсон. Үгүй ээ, тийх боломжгүй. Би хүүхэдтэй болж байгаагүй гэж бодоод Eugene та ноён хамээлтэй ямар нэгэн холбоотой юм уу гэж асуув. Тэрээр хэсэг дууг зогсоно. Xenos би ноён хамээлийн шав гэж хэлв. Eugene маш их цочирдов. Шав? Тэр ямар новшоо яриад байна? Би өмнөх амьдралтаа хэн нэгэнд зааж байгаагүй дээ гэж гайхав. Xenos би шууд утгаараа шавн биш. Бүх салбар гэр бүл болон манай гэр бүл гол гэр бүлээс салсан. Өвөг дээдэс маань ноён вермутийн 2 дахь хүү байсан. Ноён вермутийн дараа ууган хүүн үрхийн тэргүүлэгч болсон. Дүүнэр нь төв байрыг орхиж салбар гэр бүлийг байгуулсан. Манай өвөг дээдэс үрхийн тэргүүлэгч болоогүй. Би гэхдээ гол гэр бүлийн цагаан гал арга барихаас өөр зүйлийг залгамжилж авсан. Ноён вермут өвөг дээдэст маань ноён хамээлийн арга барилыг зааж өгсөн. Би чамаас нэг юм асуумаар байна. Чи түүний булшнаас нууц арга барилын бичээсийг олсон уу гэж асуухад Eugene гайхан харна. Xenos би хатагтай Carmen та хоёрын тулааныг харсан. Түүний дайралтыг ойлгож байгаа арга манай гэр бүл ноён вермутээс залгамжилж авсан ноён хамээлийн арга барил байсан. Тулааны мэдрэмжтэй манааны гүн ойлголтоор төгс өдөртдөг биш л бол тэр чадварыг дуурайх боломжгүй. Чи түүний булшнаас ноён хамээлийн нууц бичээсийг олсон бол боломжгүй зүйл бол биш гэж хэлэхэд Eugene тэгэхээр вермут новш.
Өөрийнхөө үр удамд 300 жилийн өмнөх миний чадварыг заахаар шийджээ. Ноён Вермут яагаад хоёр дахь хүүдээ ноён Хамелийн арга барилыг заасан юм бэ гэж асуув. Ксенос: ноён Вермутийн ууган хүү үрхийн тэргүүлэгч болсны дараа олон салбар гэр бүл бий болсон. Гэр бүл өргөжих явцад бид хар хоноос зайлсхийж чадаагүй. Өвөг дээдэс маань тэр хүмүүсийг ятгсан хамгийн анхны хар арслан гэж тайлбарлав Южин. Ойлгомжтой. Вермут хоёр дахь хүүгээ салбар гэр бүл болон ол гэр бүлийг барих анч нохой болгож өсгөж. Тэгэхээр Вермут миний арга барилыг ол гэр бүлийн цагаан гал арга барилын эсрэг тэнцэхээр хангалттай үжтэй гэж үзсэн байна гэж бодов. Ксенос Южин Лайнхарт: чамд ноён Хамелийн нуус бичээс байгаа бол надад тэрийг өгөөч гэж асуув. Южин: эхлээд байс суурьныхын талаар ярилццгаая. Онлын хувьд бол би ноён Хамелийн шав. Тийм болохоор би чиний дээр байна гэсэн үг. Чи надаас хэдэн 10 жилээр эрт төрсөн ч гэсэн би чиний ах, чи миний дүү болно. Чи өөрийгөө ноён Хамелийн шав гэмээр байгаа бол намайг эхлээд ах гэж хүндлэх ёстой гэж хэлэхэд Ксенос: гэж байхав. Байц. Тэгэхээр буушинд нь жинхнээсээ ноён Хамелийн нуус бичээс байсан гэсэн үг үү гэж байхан асуув. Южин: тийм ээ. Би гэхдээ цээжвчгээд шатаачсан. Чи түрүүн намайг наснуудад юу гэж хэлхийг сонссон биз дээ. Над руу үххийн гүлэгт баатар дайрсан болохоор авчиж чадаагүй. Чи намайг ахаа гэж хүндлвэл би ноён Хамелийн арга барилыг гэр бүлээсээ сурсан арга барилтай чинь харьцуулж бутуу зүйлийг чинь зааж өгч болж. Чи юу хийх юм гэж асуухад Ксенос хэсэг дуугүй зогсно. Ксенос: чи үнэхээр түүний нуус арга барилыг цээжилсэн юм уу гэж асуув. Южин: чи нэг бол хүндэлж аль эсвэл зүгээрээр нэгийг нь сонго гэж хэлээд. Амелия Мервин: надад тэр шулмыг санагдуулаад байх юм. Бүр өөр хүрчглээ гэж бодов. Ксенос: би чамайг бусад хүний өмнө ч гэсэн ахаа гэж дуудах ёстой юу гэж асуухад Южин: тэгхэн хоёусанд маань эвгүй байх болно. Бас хитрхи олон юм тайлбарлах хэрэг гарна. Хоёр дахнаа байхдаа намайг ахаа гэж дуудаж болно гэж хэлв. Ксенос: ойлголоо ахаа гэж зөвшөөрөв. Южин: за дүү минь, би энд хэр удаан хүлээх юм? Өрөөрөө минь хөрмөж өгөхгүй юм уу гэж асуув. Ксенос: манай гэр бүлийн өв залгамжсан чадварууд. Ноён Вермут манай гэр бүлд нийтдээ 10-ыг заасан гэж хэлэхэд Южин: надад тийм олон байсан юм уу? Би ганц хоёрхныг л нэрсэндээ асалт гэж бодов. Үлдсэн хэдийг нь нөхцөл байдлаас хамаарч хэрэгэлдэг байсан. Хайлбарлаад өгөөч гэж асуухад Ксенос: за гэж зөвшөөрөв. Ксенос: Хамелийн арга барилын зарчим нь бол асалт гэж хэлэхэд Южин: байц Хамелийн арга барил. Ноён Вермут өөрөө тэгж нэрсэн юм уу гэж асуухад Ксенос: би сайн мэдэхгүй байна. Бид нар тэгж сурснаа гэж хэлв. Южин: Вермут муу нош. Арай өөр нэг бодож олж болно доо. Хамелийн арга барил гэдэг чинь юу гэж байгаа юм гэж дотроо уурлав. Южин: за үргэлжлүүд гэж хэлв. Хамелийн арга барилын зарчим. 1 дахь манааны ойлт, 2 дахь мянган цахилгаан, 3 дахь цахилгаан тоодогч, 4 дахь асургийн уур хилэн, 5 дахь луугийн тесрэгт, 6 дахь шуурга, 7 дахь мухар, 8 дахь сүрлийн ариун кий, 9 дахь мөнхийн хавцал гэж тоочв. Южин: энэ нэрнүүд миний устгасан ой санамжийг санагдуулжээ. Яагаад гэвэл би тэдний талаар бодохыг ч хүсээгүй гэж бодов. Өмнөх амьдралын үйл явдал харагдана. Хамел тулааны талбарт илдээ далайн дайрч байна. Хамел асургийн уур хилэн гэж ойрлон дайснуудыг устгаж байна. Сеня: тэр одоо яашнаад байгаа юм бэ? Илдээ хаасайгүй далайхад асургийн уур хилэн ямар хамаатай юм гэж гайхав. Хамел: Сеня, чи хідэн гал тесэлдэг байж галын дэлбэрэлт билүү нэг тиймэрхүү юмар дуудаад байдаг үсттэй гэж асуухад Сеня: би тийм нэр өгөөгүй. Шидий шившлэг хийхин тулд заавал нэрийг нь хэлэх ёстой байдаг. Би тэгээд байгаа юм биш гэж уурлав. Хамел Анисэ: чи зүгээр гэрэл гаргачаад ариун загалмай гэж хэлдэг гэж хэлэхэд Анис: би ядаж гэрлээс загалмай гаргаж ирдэг гэж хэлв. Сургийн уур хилэн гэж ойрлохоор чадвар чинь хүчтэй болдгийм үү гэж асуухад Хамел: би хүчтэй гэдгээ мэдрэхийн тулд ойрлдгийм гэж хэлэхэд Мурун: би үүнийг дог гэж бодож байна. Асургийн уур хилэн гэж ойрлоод дайрахаараа тэр жинхнээсээ асуур болдог гэж хэлэхэд Хамел: Мурун, чи зөв ойлгосон байна гэж магтав. Сеня: ойлгосон нэг шиг гэж уурлав. Южин: би тэгэхэд хитрхи баг байсан. Би тэр чадварын нэрийг 2хан жилд ашигласан. Тэгээд ичмээр байсан болохоор ой санамжаасаа устгасан.
Тэгтэл Вермут новш тэр бүх новшийн нэрийг цээжилчихсэн байна. Тэгээд тэрийг бүр хүүдээ зааж гэж бодон маш их хичв. Хамэл мяндан цахилгаан гэж ойрлсон чадвараа үзүүлнэ. Вермут энэ чадварыг мяндан цахилгаан гэдэг байх нэ цээжиж дуусав. Тэгээд тэр чадварууд 300 жилийн турш өв задгамжлагдсан байна. Салбар гэр бүл. Өнөөдөр бид нар ноён Хамелийн мөнхийн хавцлыг сурна. Мөнхийн хавцал, үр чангаар. Та нар чадварынхаа нэрийг чангаар ойрлж хэлэхгүй бол бүрэн хүчийг нь гаргаж чадахгүй гэж зааж өгнө хэмээн төсөөлөн бодно Южин галзуурхдаг хөв. Южин өмнөх амьдралтаа ойрлж хэлдэг байсан тэр тэнэг чадваруудын нэр Лайнхартын гэр бүлийнхэнд 300 жил өв залгамжлагдсан байх гэж хэмээн бодож бухимдав. Би дахин төрхийн оронд буцаад тэр үед очих байсан юм. Тэгсэн бол би өмнөх амьдралын Хамелийг өөрийнхөө гараар алах байлаа хэмээн бодов. Ксенос. Энэ чадварууд таны олсон нууц бичээс дотор байсан уу хаа гэж асуув. Южин. Номон дээр ийм тэнэг, би ийм ичмэр чадварууд байгаагүй гэж хэлэх гээд би хэлээд сандрав. Ноён Хамел нас залуу байхдаа ийм чадвар гаргасан байх. Ксенос. Ичмэр. Та миний ах байж болох ч таныг тэр чадваруудыг доромжилж байгаах чинь зүгээр сонсоо сууж чадахгүй нь гэж уурлав. Южин. Чи буруугаар ойлгох шиг боллоо. Би ч гэсэн ноён Хамелийг хүндэлдэг. Би ичмэр гэж хэлэхдээ чадваруудыг нь биш, харин дэрийг нь хэлсэн юм. Дүү минь, гараа цээжин дээрээ тавиад надад үннээ хэлээч. Мянган захидгаа. Асургийн уур хэлнэ. Бухар. Чамд энэ нэрүүд ичмэр санагдахгүй байна уу гэж асуув. Ксенос. Жахан бодоод хатагтай Кармны эцсийн дайрагтыг хувь заяаг эвдэгч гэж нэрлэдэг гэж бодоод инээд алдав. Южин. Чадваруудын нэрний талаар яриад явах бай. Тэр чадваруудын талаар дэлгэрэнгүй бич. Би цээжилсэн нууц бичээстэйгээ харьцуулъя. Тэгээд буруу эсхийг нь засаж өгье гэж хэлв. Южин. Чи ноён Вермутийн булш руу орж ирсэн үү гэж асуув. Ксенос. Би ахмад болохдоо нэг удаа орж ирсэн. Ганц би ч биш. Хар ашлангийн ахмад болсон хүн болгоно ноён Вермутийн булш руу орж гэр бүлээ хамгаална гэж тангараг өргөх ёстой байдаг гэж хэлв. Южин. Ямар газар байдаг вэ гэж асуув. Ксенос. Дээд зэрэглэхийг гэж бодох хэрэггүй. Энэ том нууц болохоор чамд нарийн ширихийг нь хэлж чадахгүй нэ. Нэг тийм сүм шиг юм байдаг. Ноён Вермут өөд услынхаа дараа бурхан болсон байх гэж хэлв. Ксенос. Түүнийг таних шүтэх зорилготойгоор тавьсан байх гэж хэлв. Южин Вермутийн бурхан болгож. Тэр үнэхээр бурхан болсон бол өөд болсон найзыгаа дахин нэмдүүлэх боломжтой. Тэр гэхдээ бүхнийг чадагч, бүхнийг мэдгч болсон бол Сенятай тулавдахгүй байх байсан гэж бодов. Ксенос. Би бүгдийг нь бичээд дуусчлаа гэж хэлв. Южин. Авах юм алах. Энэ тэнэгүүдийн залхамжилсан Хамелийн арга барил их өөрчлөгдсөн байна. Эвгүй хэсгүүдийг нь өөр юмар оруулсан байх гэж бодоод. Энэ миний харснаас их өөр байна гэж хэлв. Ксенос. Та яагаад Хамелийн арга барилыг өөрчилж байгаа юм бэ гэж асуув. Южин. Чимээгүй гэж вэ. Үүнийг санаж яв дүү минь. Энэ хог Хамелийн арга барил өөрийн гэсэн нэртэй байхаар гайхалтай биш. Энэ арга барилд хариудаад байвал чи хязгаараад авч чадахгүй. Чи ч гэсэн Хамелийн арга барилаас холдох хэрэгтэй гэж хэлв. Ксенос. Таны зөв. Та гэхдээ Хамелийн арга барилыг бүрэн эзэмссэн юм уу гэж асуув. Южин. Тэгээгүй байсан бол би яаж энийг засах юм бэ? Ксенос. Үүнийг битгий буруугаар ойлгоорой. Би зүгээр л таныг Хамелийн арга барилыг хэр их ойлгосныг л мэдэх гэсэн юм гэж хэлв. Южин. Ширээнээс босоод сайн харж яв гэж хэлээд элднийхээ үзүүрт манагаа хоримтлуулж эхлэв. Ксенос хараад. Мөнхийн хавцал. Та хөнгөн гिचглээ. Их хэмжээний мана зарцуулдаг арга барил шүү дээ гэж байхав. Южин. Сэтгэрч нь ханав уу? Үүгээр бие бүрхэхээр л сүрлийн ки болж байгаа юм гэж хэлв. Ксенос. Надад сүрлийн кийг ч гэсэн харуулаач гэж гуйв. Южин. Надаар битгий ажил хийлгээд бай. Зүгээр энийг авчих гэж хэлв. Бас дүү минь. Хатагтай Карме юм уу? Өөр хэн нэгэн чамд намайг шаваа болгож ав гэж хэлбэл татгалзаарай гэж захив. Ксенос. Тих ёстой юм уу гэж асуув. Южин. Яасан? Би ахчин байхад надад тушаагаад байж байх санаатай юу гэж асуув. Ксенос. Би тийм утгаар хэлээв. Чам шиг хүн хар авслан хүлэгт баатар байвал гэж хэлж дуусаагүй байхад Южин. Би энийг буцааж авлаа гэж хэлв. Ксенос. Би шууд татгалзнаа гэж хэлв.
Үзэлдэд шилжиж Юужин хоол идэж байх ба CL. Чи өчигдөр ноён Ксеностой өдөржин юу ярьсан бэ? Чи эцэст нь нэг юм хар аслан хүлэгт баатрийн командалд орохоо шийдэ. Юу гэж асуув. Юужин, үгүй ээ, тэр надад жаахан юм заасан гэж хэлв. CL, чи Аралтын ханхүүтэй дотно гэсэн байхаа. Чи түүний үдэшлэг цайлсараад орсон уу? Чи эсвэл ирээдүйтэй залуу шидэдэнтэй танилцсан уу? Ноён Робериан танилцуулсан уу гэж асуув. Юужин, би чамд тийм юм сонирхдаг хүн шиг харагдаа. Юу гэж асуув. CL, ах маань ирэх жилээс зам муутай болно. Алдартай олон язгууртан өөр усуудын хааны гэргүүл Вайнхартын өв залхамжлагч болох ахтай минь танилцахыг хүсэж байгаа. Далайн хаант улсын Кимуийн гүнж, Лухар хаант улсын гүнж хоёр ахтай гэрлэх хүнээр нэр дэвшсэн. Тэр бид гурваас хамгийн түрүүнд хүнтэй суух байх гэж хэлв. Юужин, мурууны үр удам. Мурун Зухар хаант улсыг байгуулна гэж бодоод сандрав. Яг тэр мөчөд Сиан орж ирэв. Юужин, Сианыг хараад, "Хөөх, чи бодсноос хамаагүй иш тэрлээ. Би чамайг хэд хоног төөрнө гэж бодсон" гэхэд. Сиан, "Чи намайг хэн гэж бодов вэ?" гэж уурлав. Юужин, "Чи ойд баахан сүнс харсан уу?" гэж асуув. Сиан, "Дурсаад ч хэрэггүй. Би хий үзэгдэл мангасуудаас болж бүтэн өдөр үүлээ үзсэн гэж бодов." Сиан, "Юужин, энэ новш ой руу хаягдаад цагч болоогүй байхад цайз дээр ирсэн гэж бодон уурлав. Туслах. Яарстай мэдээ. Энэ дуудахгүй зочин ирнэ. Та нарыг бэлэн бовчхоод шилжилтийн хаалга дээр хүрээд ир гэж хэлүүлсэ гэж сандранд хэлв. CL, би өмнө нь зочны талаар сонсож байгаагүй юм байна. Энэ удаагийн part маань инхүү дуусах байна. Лайк дараад энэ талаар subscribe хийж биднийг дэмжих. Зочин ирэх нь наснуудын хурцын үеэр шийдэгдсэн баяртай гэж хэлв. Юужин, их чухал зочин болоод биднэрт тосож байгаа юм уу? Хийм гэж асуув. Туслах. Юурас ариун гүрний хамбын туслах хатагтай Кристина гэж хэлв. Үзэнх нь шилжиж, шилжилтийн хаалга цэнхэр гэрлэр гэрэгтэн нээгдэж, хаалганаас нэгэн эмэгтэй хоёр хамгаалagчийн ханд барч ирнэ. Юужин түүний харах мөчөд тэр явар анис шир харагдаж байна хэмээн бодов. Кристина хүлээж авсанд баярлалаа гэж хэлв. Дионис, хатагтай Кристина хамбын туслахаа, би таныг өөрийн биеэр энэ хүртэл ирнэ гэж бодсонгүй гэж хэлв. Кристина, мэдээж миний хэрэг болсон бол би дуудсан болохонд хариу өгөх хэрэгтэй. Бидний ярилцах ёстой зүйл энд ярих тохиромжгүй гэж бодож байна. Надад замчлаач гэж хүсв. Юужин түүний явж байхыг араас нь харах ба Кристина гинт эргэж хараад инээмсэглэв. Кристина алхахаа болон зогсож Юужин рүү харан зөөлөн инээмсэглэхэд Юужин гайхшилд орно. Тэгээд Кристина цааш алхах нь явхад тэд араас нь харна. CL, чи түүнтэй өмнө уулзаж байсан уу гэж асуув. Юужин, үгүй, би анх удаага түүнийг харж байна гэж хэлв. CL, тийм бол тэр яагаад чам руу хараад инээсэн юм гэж асуув. Юужин, би яаж мэдэх юм гэж хэлв. Үзэгдэл шилжиж Юужин өрөөндөө цай ууж байх ба Кристина Рогерс бол Юрас ариун эзэнт гүрний 3 кардиналуудын нэгийнх нь өргөмөл ахна. Анисын дараа удаж байж гигантэн гарч ирсэн. Түүнийг одоохондоо гигантэн гэж дуудахгүй байгаа ч тэр гигантэн болох цорын ганц нэр дэвшигч. Кристина хамбын туслах хэдэн жилийн дараа гигантэн нэр авна хэмээн бодож байх зур. Туслах Юужин, залуу эзэнтэй тантай зочин уулзахаар ирсэн байна гэж хэлв. Юужин, хийм, ноён Ксенос уу гэж асуув. Ороод ир гэж хэлв. Туслах, Кристина хамбын туслах гэж танилцуулахад Юужин байхав. Кристина, намайг Кристина Рогерс гэдэг гэж өөрийгөө танилцуулв. Юужин, намайг Юужин Лайнхарт гэдэг. Энд ямар ажлаар ирсэн? Бүр би хамгаалагчгүй гэхэд. Кристина, би гэрлийн бурхнаас ариун зүгнэл авсан гэж хэлв. Юужин, яадаг ариун зүгнэл юм гэж асуув. Кристина, чи итгэвч биш болохоор чамд хийж болохгүй гэж хэлв. Юужин, надад хэлэхгүй байсан бол яах гэж сонирхлыг минь төрүүлсэн юм гэж асуув. Кристина, зүгээр л чамд энэ уулзалт Бурхны заавар гэж хэлэх гэсэн юм биш тайлбарлав. Юужин, тэгээд болоо юу гэж асуув. Кристина, наснуудтай хийсэн уулзалт дууссан. Зүгдэл бурчны хаалгыг нэнэ гэж шийдсэн болохоор чи надтай хамт явна гэж хэлв. Юужин, би чамтай хамт явхаа гэж гайхан асуув. Кристина, тийм ээ, би тэгэх гэж л энд ирсэн гэж хэлв. Юужин, би чамаас юм асууж болох уу? Кристина, мэдээж гэж хэлв. Юужин,
Би чамайг энэ үеийн цорын ганц гигантны нэр дэвширч гэж сонссон. Гигантэн гэдэг үүрэг удамдтгүй гэж асуув. Кристина: би чамайг яагаад тэгж асууж байгааг мэдэхгүй байна гэж хэлв. Южин: би Аротын Акрион эзэн хааны номын санд 2 жил шид сурсан. Тэнд Синьягийн танхимд 300 жилийн өмнөх найзуудынхан зураг байсан. Өвөг дээдэс авгаа вермут болон зоригт муран, мунхаг хамал байсан. Үнэн ч анис ч гэсэн байсан. Би чамайг яаж хүлээж авахыг мэдэхгүй байна. Гэхдээ чи анистай их адилхан юм а гэж хэлв. Кристина хачин инээгээд: гайхмаар мэдээ байна. Баярлалаа гэж хэлв. Южин: тэр гайхсан харагдахгүй байна. Юурас? Ариун эзэнт гүрний ховрог болон бусад хүн анис ямар царайтай байсныг харчихсан байх. Тэр тэгээд үүнийг их сонссон байх гэж бодов. Кристина: хуучны гигантнийг над шиг нэр дэвшиж байгаа хүнээс харах гэж. Магадгүй нэг бурхны өөр нэгэн гайхамшгуудын нэг байх гэж хэлв. Кристина чи миний талаар хэр ихийг мэдэх вэ гэж асуув. Южин ариун эзэнт гүрний цорын ганц гигантны нэр дэвшигч. Рогрис кардиналын өргөмөл өхөн гэж хариулв. Кристина: тийм ээ. Намайг няраа байхад аав ээж хоёр маань хайсан. Аав ээж хоёр маань гэрлийн бурхныг намайг харж хандахыг хүссэн. Тэгээд сүмийн урд сагсанд хийгээд орхисон. Тийм болохоор би өөрийнхөө удмын талаар мэдэхгүй. Чи намайг үнэн ч анистай адилхан харагдаж байна гэж хэлсэн. Магадгүй тэр миний өвөг дээдс байх. Хэрвээ тийм бол энэ гайхалтай, инэрэмгүй зүйл байх болно гэж хэлв. Южин: би хатагтай анисыг хүүхдхүү гэж сонссон юм байна гэж хэлэхэд. Кристина: дэлхийн хүмүүс тэгж боддог. Гэхдээ хатагтай анис хүн шүү дээ. Магадгүй тэр хүүхдтэй болохыг хүсдэг байсан байх. Энэ чиний асуултанд хариуч чадуу гэж асуув. Тийм бол үргэлжлүүлцгээе гэж хэлв. Южин: анис. Тэр могоо шиг хүүхэн. Гигантэн байж нууц хүүхдтэй болсон байх магадлалтай. Тэр мөргөл хийхээр явахдаа гэр бүлтэй болсон байх магадлалтай. Гэхдээ Кристинагаас өвөг дээдсийн талаар юу ч мэдэхгүй байхад нь асуух онцгүй санагдсан гэдэгт итгэхтэй байна гэж бодов. Тэд хамтдаа цайзаас гарч атгах бөгөөд шөнийн сэрүүн агаар сатглана. Южин: шөнийн агаар хүйтэн байна гэж хэлээд. Южин нүмергөөсөө илүү нүмерг гаргаж Кристинад өгөхөд тэрээр баярлалаа гэж хэлээд нүмергийг нүмернэ. Южин: хоёулаа дувуу ширээний цамхаг руу явж байгаа юм уу гэж асуув. Кристина: үгүй. Хоёулаа цамхгийн арын хэсэг рүү очино. Тэнд авгаа вермутийн бус руу очих зам байгаа гэж хэлв. Шөнийн тэнгэрт бүтэн сар мандаж сүрлэг цайзын дэрвдэх хадан замаар Кристина Южин хоёр алхана. Кристина: ноён Южин, та 300 жилийн өмнөх баатруудыг их сонирхдаг юм байна те гэж асуув. Южин: бараг л. Кристина: Хогамын ахмагийн газар нутгийн нэг хэсэг, бараг л. Гэхдээ юураас ариун эзэнт гүрний нэг хэсэг гэж явдаг. Жид болгон олон итгэгч нар мөргөл хийхээр ариун газар руу явдаг. Мэдээж хэрэг ариун эзэнт гүрэн ариун газарт олон нүдчихтэй. Энэ дургуйч нь хүргэж мардаггүй. Гэхдээ би чамайг яагаад Хоганд ирснийг чинь мэдэж байгаа ноён Южин гэж хэлэхэд. Южин: бурбуу хүрсэн юм алга. Хоганд намайг олон хүн ажиглаж байгаа юм шиг санагдсан. Бурхны зүгэндээс болж ариун эзэнт гүрэн надад анхаарал тавиад байна уу гэж асуув. Кристина: би түрүүн хэлсэн байхаа, чи итгэвч биш болохоор хэлж чадахгүй байна. Южин: бодогдоод байна шүү дээ гэхэд. Кристина: чамд бодогдуулах гэд тэгж хэлсэн юм гэж хэлээд инээмсэнлэв. Южин: ямар муухай ааштай юм бэ? Царай найдхан байхаас гадна заваан ааш нь хүртэл анисих шиг юм гэж бодов. Южин: 300 жилийн өмнө бид олон янзын хүндрэлийг хамт даван туулахдаа нэгэнтэйгээ өнгөрснийхөө түүхийг хуваалцдаг байсан. Анис өнгөрсөн амьдралынхаа талаар огт ярьж байгаагүй. Тэр өөрийн биеэр хэлээгүй ч гэсэн би мэддэг байсан гэж бодов. Южин: хэн нэгэн анисыг үсгэсэн ариун эзэнт гүрний кардиналын талаар ярих болгонд түүний ердийн чимээгүй байдг нь зөвүүн инээмсэлгэл болж хувирдаг. Анис өөрийнхөө өнгөрснийг үзэн яддаг хэмээн бодов. Кристина: бид нар ирчихлээ. Тэд хадан хавцлын ирмэгдээр ирж зогсоно. Кристина: доор авгаа вермутийн буухан руу очихсан байгаа. Южин: доор гэхээр чи намайг хавцлаас үсэр гэж байгаа юм уу гэж асуув. Кристина: тийм ээ. Би бас чамайг шийд ашиглаж чадна гэдгийг мэдж байгаа. Тийм болохоор доошоо буухтаа нисэх шийд битгий ашиглаарай. Южин: яагаад гэж асуув. Кристина: доошоо буухаараа мэднэ гэж хэлв. Кристина: миний гараас бэр. Кристина Южины гараас атхан хавцал руу хамт үсэрнэ. Тэд хамтдаа хадан хавцал руу хурдтай унах бөгөөд Кристина гартаа барьсан таяга гаргаж ирнэ. Кристинагийн барьсан гэгээн тайгнаас хүчирхэг артан гэрэл засарч эхэлнэ.
Кристинагийн араас гэрлийн аврах том сахиусан тэнгэрийн даалгавч дэлгэрдэж тэдний унавтыг сааруулна. Тэд гэрлэн даалгавчны тусламжтайгаар агаарт зөөлөнсөн хөвнө. Юужин дайхан цочирдож дээр байгаа дүр зураг руу харцаа салгаж чадахгүй ширтэнэ. Гэрлийн дундаас үзэсгэлэнт Анисын төрх тодон харагдана. Юужин Анис гэж гайхав. Би дүнжвэц сая сахиусан тэнгэр харсан гэж байхан хэлв. Кристина сахиусан тэнгэр ноён Юужин чи хий юм харагддаг юм уугаа юу гэж асуув. Энэ ариун шивсгийн нэрийг гэрлийн даалгавч гэдэг. Сахиусан тэнгэр болохоор дээд түвшний шийд биш. Гэхдээ энэ чи бид хоёрыг өндөр газраас унахаас хамгаална. Кристина бид нар ирчихлээ. Тийм болохоор санаа зовох хэрэггүй гэж хэлэхэд тэд зүдэг ногоо цэцэг салгасан үзэлтэнд газарт ирэв. Кристина жинхэнэ өвс шиг мэдрэгдэж байна. Тэгсэн хэрн үүнээс амьдрахын энерги мэдрэхгүй байна гэхэд Юужин энэ оромзайн шийд гэж хэлээд түрүүний сахиусан тэнгэр тэр царай хоёр Анистай адилхан байсан. Ийм том цар хүрээтэй оромзайг үүсгэх гэж энгийн шидийн мэдхээр үүнийг бүтээх боломжгүй. Синя үгүй вермут бүтээсэн байх та хэмээн бодов. Тэд ногоон зүдгэн дээгүүр ураг шатхна. Хэдний өмнө асар том цэцэрлэгт хүрээлэн болон вермутийн сүрлэг хөшөө бүхий буухаг харагдана. Аввабаатар вермутийн хөшөө сүр жовхлонтойгоор зогсно. Кристина чамд энэ газар үзэсгэлэнтэй биш байна уу гэж асуув. Дионерс энэ хамгаалагдах ёстой газар биш байсан бол бид энэ буухныг нээж бүх вайн хартуудаар дахиуд шүтүүлэх байсан. Ноён Хамилийн хүрэл хөшөөг үүсгэн байгуулагчийн бууханд тавихыг муугүй санаа гэж бодож байна. Сүүлийн 300 жил энд ганцхан үүсгэн байгуулагчийн хөшөө байсан. Түүний сайн найзын хүрэл хөшөөг тавих нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Дионерс Кристина руу нухацтай харцаар харна. Дионерс энэ газрын замыг нээхийн тулд өрхийн тэргүүлэгч болон зөвлөлийн зөвшөөрлийг авах ёстой байдаг. Энэ хоёр үүсгэн байгуулагчийн гаргасан түлхүүр. Өрхийн тэргүүлэгчийг залуумжилж авах, хар ослон гүдэгт баатрын ахмадыг томилох ёслол биш л бол үүсгэн байгуулагч ийшээ орохыг хоригдсон. Кристина, та тэгэхээр үүнийг төлөвлөгдөөгүй гэж хэлээд байна уу? Та намайг бүдүүдэг аашилсныг минь хэлж байгааг ойлгож байна. Энэ уламжлалыг хүндэлж байгаа боловч би энд маш том шалтгаантайгаар ирсэн гэж хэлэхэд Гилерт би тохиромжгүй үед ирлээ гэж хэлэх гэсэн юм. Хатагтай. Кристина, та энд тохиромжгүй үед ирсэн. Бас та хүүгмэн дагаж бунхан руу орох гэж зөрүүдэлж байна. Би Лайнхарт гэр бүлийн өрхийн тэргүүлэгчийн хувьд хүсэлтийг чинь цуцалж бодох байсан. Гэхдээ Киел эзэнт гүрэн ариун эзэнт гүрний удаан хугацааны эвсэл холбоог үүсгэн байгуулагчийн үр удмыг бодоод тэгээгүй. Хатагтай Кристина, та бурхны зүгнэлөөс болж энд ирсэн гэж хэлсэн. Саяхан хоригдлын чөтгөрийн хаан ив найрамдлаа болж байгаагаа зарлаж дэлхийн хүмүүст сануулга өгсөн. Ийм үед бурхны зүгнэлийг үл тоох боломжгүй. Тийм болохоор бидэнд тэрийг хэлээч гэхэд Кристина, би хэлэх болно гэж хэлээд таяга гаргаж ирнэ урдаа бариад. Кристина, Рогрис болох би Майкл Рогрис, кардиналын өргөмөд охин. Алкарт сүмийн хамбын туслах. Юрас. Ариун эзэнт гүрний гигантны цорын ганц нэр дэвшигч. Энэ мөчөөс ихсэн би папыг тэглэлнэ. Идерд болон Дионерс түүнийг чимээгүй ширтэнэ. Кристина, гэрлийн бурхны зүгнэлийг авсан 10 ёсны гигантны хуваар би энд зогсож байна. Яг одоо Авгабаатар вермутийн булшийг нэ гэж тушаав. Идерд болон хамгаалагч нар түүний зоримог мэдэгдэлд гайхаж цочирдон хоцорно. Кристина Ауга вермутийн сүнс Деважн руу яваагүй. Зүгнэлийн дагуу бол Баатрийн сүнс бурхны авралыг авалгүй дэлхийгээр тэнүүчилж байна. Тийм болохоор би гигантны хуваар Баатрийн сүүлийн мөчийг харах ёстой гэж хэлэхэд Дионерс өрхийн тэргүүлэгч чи үүсгэн байгуулагчийн булшийг нэг хэсгийг шийд. Би зөвлөлийн гишүүний хувьд чиний шийдвэрийг дагна. Тийм болохоор дараа нь үүнийг асуудал болохгүй гэж хэлв. Гизерт хэн намайг үүсгэн байгуулагчийн булшийг өөрийн гараар нээн гэж бодох вэ дээ гэж бодон сандрав. Гилерт тэднийг өдөртөн сүмийн том танхим руу алхаж Кристина Юужин хоёр түүний араас дагна. Кристина, энэ нууцлаг газар байна. Аврах том орон зай. Тэнгэр, газар, цэцэг, сүм. Энэ эхэндээ сүртэй харагдаж болохч ганц үзэлдэх байдал нь л тийм юм байна. Сүм дотор юу ч алга гэж хэлэхэд Гилерт үүсгэн байгуулагч түүний үр удам хөшөө барих. Лайнхартыг ямар нэгэн чимэглэл тавихыг хүсээгүй. Түүний булшийг бэлэг тэмдэг болгох, дахин шүтүүлэхийг ч гэсэн хүсээгүй. Сүүлийн хүслийнхэн дагуу бол бид ноён Хаамежийн хүрэл хөшөөг энэ дотор тавьж болохгүй.
Гэхдээ онлын хувьд бол тэр хөшөөг үр удам нь хийгээгүй мөн. Зайнхарт гэр бүлийн эзэмшил биш гэхэд. Кристина үзэсгэлэнтэй юм гэж хэлээд инээмсэрлэв. Бид тэдний 300 жилийн өмнөх ах дүүсийн хайрыг дахин холбож байгаа юм биш үү? Дэлхийд дэвчлэгдээгүй ноён Хаамелийн бус. Ноён Юужин энд ирсэн хэрэг хүртэл Бурхны хүсэл гэдэгт итгэвтэй байна гэж хэлэхэд. Юужин ноён Хаамелийн булшийг бузалдах, цогцсыг нь үглийн хүлэгт баатар болгож доромжлох ч гэсэн Бурхны хүсэл үү гэж асуув. Кристина мэдээж хэрэг хүсэл нь биш. Тийм болохоор л ноён Юужин гэрлийн утас гаргана. Гүнд байрлах газар доор харанхуйг гэрэгтүүрч чадсан гэж инээмсэглэн хэлв. Юужин сайхан шалтак хэлж байх шив. Тэгэхээр түүний дуртай зүйл бол Бурхны хүсэл гэж хэлж байгаа юм биз дээ. Аньсээ хүртэл Кристина шиг Бурхны нэрийг ингэж ашиглахгүй хэмээн бодов. Гилерт энэ байна. Намайг авсыг нээхэр ойртож очиод ажирл. Кристина зөвшөөрөв. Гилерт болон Кристина авсны дэргэд очиж Юужин тэднийг ардаас нь харан зогсоно. Юужин би Вермутийн авсыг ийм хурдан нээн гэж бодсонгүй. Юужин сандарч нүдэн томром хөлсөн цууж эхэлнэ. Гууж байна. Авсандаа хэвтэж байгаач цогцос мөөми эсвэл ядаж ясна. Надад юу байх нь хамаагүй. Авсандаа өвчгсөн байж вэ хэмээн бодов. Гилерт би одоо нээлээ. Юужин чи өвчгсөн тэнд хэвтэж байвал би тайвширна. Тэгснэр чамайг хардхаа болно. Би чамайг миний дахин төрөлцтэй хамаагүй. Чиний буруу биш гэж бодно. Гэхдээ Сенитэй тулалдаж түүнийг нуугдахад хүрбэх. Хоригдлынч төрийн хаан новш хайрын талаар ярьсан. Тэр бидний сайн найзууд юм шиг чарчиж байсан. Би хүлээн зөвшөөрч чадахгүй. Тийм болохоор харамсалтай байна. Чөтвөрийн хааныг алгагч дайчин Авга баатар, дайны бурхан, бүхний эзэн Авга Вермут. Үхчихсэн байж вэ. Тэгвэл би чамайг сэжүүлэхгүй гэж бодов. Гилерт авсны тагийг хүчтэй түтгэж нээд. Гилерт маш их цочирдов. Яаж ийм зүйл гэж байхад сандрав. Кристина мэдсэн юм. Гилерт хоосон байна гэж хэлв. Авс дотор юу ч байхгүй хоосон байх бөгөөд Гилерт Кристина хоёр дээрээс нь ширтэн зогсно. Юужин гараа тас атхан уур хилэнгээ барьж ядан шүдээ зууна. Гилерт үүсгэн байгуулагчийн цогцос авсандаа байхгүй байна гэдэг. Үүсгэн байгуулагч үхээгүй нуугдаж байгаа гэсэн үг үү гэж асуухад Кристина би шалтгааныг нь мэдэхгүйч бид одоохондоо ийм л шийдэгд хүрэх юм байна гэж хэлээд. Кристина Юужин Вайнхарт би чамд зүгнэлийг хэлье. Яг энэ мөчөөс эхэлж би чамайг Авга Вермутийг залгамжлах дараагийн баатар гэдгийг зарлаж байна. Энэ бол гэрлийн Бурхны хүсэл болон Хамба, Пап үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Одоохондоо 20-ийн чөтвөрийн хааны зарлалаас өөр ямар нэгэн хөдөлгөөн алах. Тийм болохоор бид хараахан дэлхийд албан ёсоор зарлаж чадахгүй. Би ариун эзэнт хүрнийг ивентэн гэрлийн гэрч болон чамтай хамт байх болно гэж хэлэхэд. Гилерт баатар хатагтай Кристина юу гэсэн үг вэ гэж асуув. Кристина бас энэ Бурхны зүгнэл биш. Гэхдээ ноён Юужин хэрвээ энэ үнэн бол Авга Вермутийн дахин төрөлт байх магадaltaй. Би яагаад Авга баатрын сүнс Деважин руу очиогүйг ойлгож болох юм. Дэлхий дээр ирэх аюултай нүүр тулахын тулд баатрын сүнс үр удмынхаа биед дахин төрж гэж хэлв. Юужин толгоогоо барин галзуурсан мэт зэвүүнээр инээд. Энэ зүгнэлийг өгсөн гэрлийн бурхан дэлхий дээр ирэх аюултай нүүр тулахын тулд тэдний худал яриа бүл хяналтаас гарлаа хэмээн бодоод. Чамд ингэх зөвшөөрөл байдаг юм байж. Гэхдээ новш гэж юу гинэ баатар? Бурхан минь худлаа яхаа бол гэж уурлав. Гилерт болон Кристина Юужины гинтийн уур хилэнд цочирдон байх нь. Гилерт Юужин гэж айд сандрав. Юужин би Авга Вермутийн дахин төрөлт гинэ. Хөөе хамбын туслах Кристина. Үгүй ээ гигантeng хуцаж байх шив гэж уурлав. Чиний шүтээд байдаг тэр бурхан чинь хэр сайн болоод зүгээрээ байсан. Намайг баатрын дахин төрөлт гэж дээрлэхэж байгаа юм гэж асууж уурлав. Кристина баатрын дахин төрөлт гэдэг хэсэг бол зүгээр л миний бодол. Намайг битгий буруутгаад бай. Бас бурхныг дорд үзэж болохгүй гэж хэлэхэд. Юужин үгүй ээ би тэнглээч. Гэрлийн бурханд итгэдэггүй. Надад итгэх бодовч алах. Тийм болохоор би хүссэн зүйлээ хэд. Би бол би. Юужин Лайхарт чамд үүсгэн байгуулагчийг орлох баатар хэрэгтэй байгаа бол явж өөр хүнийг бол. Итгэвч нарынхаа нэгийг сонгоод баатар болгох. Тэд нар сэтгэлд чинь хүрэхгүй байвал чиний бүхнийг чадарч бурхан чинь өөрийн биеэр Деважингаас бууж ирнэ биз? Бич хэлээд Гилерт руу хараад.
Юужин. Муухай үг хэлснийг минь уучлаарай. Өрхийн тэргүүлэгчээ. Би хараад ицсэн баатар болохыг хүсэхгүй байна. Би иймд бодортой хүн. Үүнийг ойлгохыг хичээгээрэй. Энэ сэдвээр байгаа би Сианы оронд өрхийн тэргүүлэгч болох бодлого байна. Бас би CS шиг хар агслан гүдэгт баатрын командлалд орохгүй. Би тийм юм хийгээгүй байлаа гэд гэр бүлээ болон өрхийн тэргүүлэгчийг хүндлээгүй гэсэн үг биш. Тийм болохоор надад үргэлжлүүлэн итгэн дэмжиж байхыг хүсэж байна. Гизерт мэдээж хэрэг би тэгнэ гэж зөвшөөрөв. Би чиний шийдвэрийг хүндэлнэ гэж зөвшөөрөв. Юужин зөвүүн нэрмшэн. Тэгэхээр Кристина гигэнтэн. Үүнийг тэр бүхнийг чадагч бурхандаа хэл. Кристина, надаар юу гэж хэлвэдмээр байгаа юм гэж тайхаа асуу. Юужин хуруугаа гозойлхон зайлж үзгэж хэлмээр байна. Гилерт Юужины гаргасан зөв бүс үйлдэлд ухаанаа алдах шахан ангаж цочирдов. Кристина түүний бүдүүлэг занд юу ч хэлж чадахгүй мэл тайхан зогсно. Юужин тэднийг орхин цааш алханд. Би хэлхийг хүссэн бүх зүйлээ хэлсэн. Цаг орой уссан байна. Тийм болохоор явж унтлаа. Гилерт ноён хамээлын хүрэл хөшөө яах юм гэж асуу. Юужин ноён хамээл хамтрагч нь байхгүй газарт нойрсохыг хүсэхгүй байх гэж хэлснээр ийхүү 2 дугаар улирал дуустдаг. Энэ хүү манхуан үндсэн зохиол нь 625 бүлэгтэй ба одоогоор ердөө 15-аас 20% нь гарч дууссан бөгөөд цаашдаа бусад их чөтгөрүүд Demon Kings-тэй хийх дайн, Сеня болон Анисыг аврах аялал, Юужины өмнөх амьдрал болох хамээлийн үглийн тухай үнэн зэрэг маш олон том үйл явдлууд араараасаа хүлээж байгаа. Гисэн хэдий ч уг манхуаг хийж байгаа студиэс нь 2026 оны 7 дугаар сард гаргахаар аль бие ёсоор зарлаад байсан боловч саяхан 5 дугаар сарын дундуур дотоод асуудлаас болоод дахин хойшлогдсон тухай мэдээлэл гарсан. Хизээ гарах нь 2026 оны 12 дугаар сар болж хойшилсан мэдээ гарсан байна. Тийм болохоор үнэн ч үзэгчид майн төвчээртэй хүлээн гэдэг итгэлтэй байна. Шинэ чаптерууд гарсан даруйд нь дараагийн партийг хийх болно. Анхаарал тавьсанд баярлалаа. Like and subscribe дарахаа мартаваа.